1 2 3 и O9 Сайн байцгаана уу? За бит хоёр ирлээ гэж юу? Маш удаан хугацааны дараа та бүхэнтэйгээ уулзж байна. Сайн сууцгааж байв уу? Ашгүй ингэж нэг подкаст хийх цаг маань ирдэм байжээ те. Харин. За, юу байна төвшиннөө. За би амьдралынхаа сонио хачныг ярихгүй сүнслэг амьдралынхаа сонио хачнаас яри. Харин тийм амьдралын сонио хачныг сонсомоор ивэл та бүхэн коммент дэлгүүлэлтээр ярьж болно. Ингээд шууд гол сэдв рүү нэрээ орё те. Тэгээ. За ингэсэн байд юм а. Өнөөдрийн сэдв болохоор бит хоёр ингээд заслын тухай ярих гэж байгаа те. Хүмүүс ингээд засал гэж юу юм, энергийн цэвэрлэгээ гэж юу юм ингээд ерөнхийдөө бол асуусан байсан те. Тэгээ яг тухайн үедээ бол би яг хариулахад надад амар хэцүүс ахгүй. Ягаад гэвэл ингээд бяцлаглаар ингээд хичээллээ штэ. Тэнгүүд дандаа засал хийн эсвэл энергийн цэвэрлэгээ ингээд байнга тэгдэг те. Та тэгж боддгоо. Байнга л ингээд цэвэрлдэг, засдаг гэл. Тийм. Тэр танд юу ямар санагддаг байсан? Төвөгтэй байсан уу? Нөө өөрийгөө хамгаалахгүй болохгүй энэ төр гэдэг үү? Тийм. Тэгтээ яг хав надад болохоор тийм санагдсан шүү дээ. Нэг өөрийгөө хамгаалаад суурчих юм санал гэл бодогдод. Би болохоор яг анх эхэлж байхад ингээл тийм засал хийх ёстой, ийм цэвэрлэгээ хийх ёстой, ингээд бохирдчиж ингээд болохгүй болчих гэл дандаа тэгдэг байсан. Ер нь тийм юм айгүй их гарч ирдэг гэсэн. Тэгээл би тухайн үед бодонгуудаа ингээд надад амар төвөгтэй санагддаг байсан байхгүй ингээд мэдхгүй болохоор ч яг тэр тухай ингээд сайн мэдхгүй штэ. Юу нь эвдэрчээд би тэрийг ингээд яаж одоо эвдэрсэн эсвэл болохгүй болцсныг ингээд би мэдхгүй. Зүгээр ингээ амьдраа явж исэн чинь миний юмнууд болохгүй болчлоо гэл эсвэл за адгийн наа захын заавал бяцлал гэхгүй маа гэхэд сүнсчин зайлчиж мэлчиж гэл тэгдэн штэ. Тим юм сонсохоор яасан хэцүү юм бэ ингээл хизээ зайлж байгаа хизээ ирж байгааг ч мэдхгүй те. Ер нь бол мэдхгүй болохоор ингээд амар төвхтэй санагдаа. Тэгээд би тухайн үед юу гэж боддог гэсэн бэ гэхээр за би өөрөө л ингээл хүчтэй байвал юу ч надад наалтахгүй малтахгүй гэж боддог гэсэн цаг. Тэгтээ яг ингээд минуттэй бүх өдөр би хүчтэй явж чадж байгаа юу? Үгүй юу гэдэг чинь амар том асуудал байгаа байхгүй юу? Тэнгүүд би яаж хийж авал нэг өдөр ингээд хүнтэй хэрэлдэж чинь эсвэл ингээд санаандгүй муу энергитэй газраар явчих болно. Юу ч болж болно. Тэгээд ийм тэрнээс нь үүдэлтэй одоо ингээл засал хийгдэх шаардлагатай болсон эсвэл зочоож айнгуудаа сүнсэн зайлсан ч юм уу байх боломжтой. Тэнгүүд тэрнээс нь болоод ингээд иймэрхүү юмнууд болцсон байхад заслыг бол ер нь маш сайн ойлгох ёстой юм байл л дээ. Хүлээж авах ёстой гэх юм. Тэгэхээр бяцлаглалын яг нэг хэсэг болгож угаасаа л ойлгох ёстой байна гэдэг дүгнэлтэнд дүрсэн биз дээ. Тийм яг тэгээд хүмүүс нөгөө комент бичиж явах үед нь би яг хангалттай сайн энэ тухай тайлбарлах хэмжээнд байгаагүй байхгүй. Тэгээд энэ сэдвийг хойшлуулад яваад байсан. Тэнгүүтээ би сая 100 Instagram пэйжээ би ер нь саяхан хөтлөж байгаа штэ. Манайхаа та нар дагаарэ. Тийм айгуу гоё хэлсэн байна тийм. Манай O9 podcast гэдэг Instagram пэйж хөтлөгдсөн байгаа шүү. Хөтлөгдсөн. Тэнгүүтээ би 100 ингээд тэр пэйжээ хөтлж агаад ягаад ч нэг хүүхдээ унтуулчаад ингээд би постуудаа бэлддэг. Тэгээл оруулдаг. Тэгсэн чинь оройгоор байсан. Тэгээд тэгсэн чинь нэг ягаад ч эсийн бяцлал хийгээд нөгөө дотроос ингээд мэдрэгдээд байсан байхгүй юу? Дотоод дуу хоолой дурна гэдэг шиг. Тэгээ эсийн бяцлал хийгээд харна тэр тухай ингээд судалж үзээд эс нэрээ яадаг үлээ мэлээ гэд тэгээд ингээ хайсан чинь зөндөө гоё ингээл ойлголтууд гарч ирж исэн. Тэгээд хүний эс тос бүрч одоо тодорхой ганцаарчилсан ухамсар байгаа даахгүй юу? Ер нь бол тэгмэд бидний биед амар их эс байгаа штэ. Хэдэн триллион байдаг ч гэлээ. Айгүй их эс байсан заяа. Тэгээд тэр болгоныг ингээл удирдах чаддаг болчвол бүр юу вэ бид нар ингээл зөндөө юм хийх юм шүү. Ухааны юм бодол би тухайн үедээ. Тэгэл ирүүлчих чинь инүүхэнд юм биш үү? Тэгвэл ингээл яах чинь одоо юу гэдэг манифест их чинь бүр инүүхэнд юм шүү. Ийм олон эсүүдтэй нэг зэрэг тушаалаг бол шууд ингээл баг ийм олон цэрэгтэй басантай л ялгаагүй мэн гэл тухайн үед би эсийн бяцлал гэл тэгэхээр тийм өнцгөр харж исэн байхгүй юу. Тэгээ тийм өнцгөр харчингуудаа ингээд эсийг ингээд судлаад тэг бүтэц мөцсөн ингээд судлаад тэгээд л тэрнээс ер нь бол бүр шал өөр зам руу орцсон заяа. Тэгээ эсийг ингээд судлаа явж исэн чинь миний Facebook пэйж дээр нэг айд гараад ирсэн байхгүй юу. Тэгээ Facebook пэйж дээр маань Хүүх төрмөс төв гээд одоо хүүх ертөнц тэнгэр боловсрал гээд төвийн эснээс далд ухамсарын одоо суугдсан мэдээллийг арилгадаг хичээлийн одоо айд явж исэн гэсэн үг байхгүй. Тэгээ мэдээж би тухайн үедээ эсийг сонирхож байсан юм чинь надад сонирхол татсан шүү дээ. Тэгээд би тэрийг ингээ хараад тэгсэн чинь тэнд ингээ
бясалгалын одоо тэр эсийн цэвэрлэгэнд явж байгаа хүмүүсүүд нь өөлж орлоол ингээл бүр амар болол заяо. Тэгээ дунд нь нэг багш өдөртөөд байгаа. Тэнгүүтээ ингээд хөдөө тэрийгэ хийж байгаа санжин болдог тэр юм бэлээ. Тэгээд ингээл үүлэл гэл энэ тэндгүү ингээл эсвэл ингээл амар сонин болцоосон ингээд хийжсэн байхгүй юу. Тэгээ тухайн үедээ би харчаад надад амар эвгүй мэдрэмж төрөл заавал одоо ингэх шаардлага байд юм уу ухааны юм бодвол ингээл өнгөрсөн. Тэгсэн чинь бодогдоо болдгоо. Яагаад энэ хүмүүс өөлээд байгаа юм бол тий. Яг үнэхээр л тэр эснээсэл бүр яг л юм гаргаад байна да гэл амар сонирхол татаад миний. Тэгээ бүр яг бодогдоод ахаар нь эргэж тэр пэйж рүүгээ ухаад тэгээ тэр пэйжийг одоо би ингээл судалж үзсэн байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь нэрнгээсээ л исэн юм хичээлүүдийгээ тайлбарлалцаа лайв май байсан. Гэхдээ хүмүүсүүд болохоор ихэвчлэн дандаа өстө нэрээ монголчууд хідэн авгаа нарынхаа одоо хөгшчүүлийнхаа тархийг угаага мөнгөний сааж дуусч гинүү та нар манар болоочтэй ямар амар юм бэ гэл дандаа юм бүр амар сөрөг комментууд заяа. Тэгэл ер нь монголчуудын хүлээж авч байгаа үнсэн тийм. Гэхдээ ингээд яг ухаад судлаад яг тэр багшийн тавьж байгаа лекц мэгцийн сонсоод үзэнгүүд бүр next level заяа. Хэр баргийн хүн бараг тэгж нэг хүлээж авахааргүй хэмжээнд өндөр түвшний ухамсараас тайлбарлаж байгаа байхгүй юу. Тэгтээ тэр төвийнхэн бол дандаа өвөг дээдсийн мэдээллийг дамжуулдаг. Дандаа нөгөө бөө хүмүүс, улааж хүмүүс. Тэгээд дандаа ингээд нөгөө нэг бөө тархаараа бөө гигийн тарх гэж ярьд юм лээ л те. Одоо бид нарын шууд ингээд нөгөө өвөгдтэйгээ холбогдоод ч юм уу тэнгэртэй холбогдоод мэдээлэл аваад бяцлагахтаа ингээл би сая тэгж ойлголоо энэ төр гэл ярьдаг да. Тэрнийг чинь бөө гигийн тархаараа ер нь бол мэдээлэл аваад байна гэж үздэг юм лээ штэ. Тэгээд нэг бол бөө гигийн тархитан эсвэл бол юм улааж хүмүүс тэр төвд ингээ багшилдаг. Тэгээд тэр багш нь бол бүр үнэхээр юм ундаг хүн заяа. Би бүр ингээд одоо шүтэж байгаа. Тэгээд хичээлүүд нь ч гэсэн зөндөө суусан. Тэгээд ер нь тэр эсийг сонирхож явж байгаа л тэр төвийг ингээ олцохгүй. Тэгээд би тэр төвийг сонирхоод хамгийн анх би тэр төвийн нэг сүнсний онцлогоо гэдэг саяхан шүү дээ. Сүнсний онцлогоо гэдэг үйлчилгээнд байсан. Тэгээд би сонирхож байгаа болохоор тэрийг ингээд аваад тэгсэн чинь ингээ гарч ирвэ. Тэгээд тэгсэн чинь за ингээд хүрдний гимтэл гэ байна. Хүрд нь гатцсан хаагдцсан гэд. Тэгээд сүнсний гимтэл гэ бас тустай байна. Тэгээд сүнснүүд нь ингээд янз бүр болцсон тий харваа намнаа одоо юу бэртэл гимтэл тэгэл зарим нь бүр ингээ байхгүй болцсон гэдэг ч юм уу. Тэг бид нарт сүнстэй айлсан гэдэг тий 7 сүнс үт юм лээ шүү дээ нийт. Яг нөгөө нэг сүнсийг бүтээсэн өвөг дээдсүүд одоо сүнсийг бүтээсэн эзэд нь яг айлдаж тэм нөгөө сүнсний ертөнц гээд судар бас ингээ буулгуулж исэн юм лээ тэр төвд. Тэг би тэрийг ингээ авч уншаад тэгсэн чинь ингээ 7 сүнс байгаа байхгүй юу. Тэгээд 7 сүнстэй. Тэр 7-нд нь бүгдээрэнд нь ямар нэгэн зүйл тохиолдсон байх боломжтой, аль нэг нь зайлцсан байх боломжтой. Тэгээд аль нэг нь харвагдсан, намнагдсан, тэг муу зүйлд ингээ олцлогдсон байх боломжтой. Тэгээд ийм зүйлсүүд гарч ирсэн. Дээрээс нь дахиад тэнгэрийн засал гэж гарч ирсэн. Одоо нийтдээ бид нэр ингээд тэнгэрийг одоо байгууллага гэж үзвэл тийм юм хараалагддаг гэд ингээд авч үздэг юм байлээ л те. Тэнгүүд тэр одоо жишээлбэл эцэг тэнгэр гэ байгаа. Тэнгүүд эцэг тэнгэрийг ингээд юу яадаг одоо эцэг тэнгэрийг эцгүүдээ аавуудыгаа хайрыг ойлгоогүй гомдоцсон ч юм уу аавтайгаа муу харилцаатай бол ингээд эцэг тэнгэрийн шийтгэлт ч юм уу ингээд орцсон байдаг ч юм уу те. Тэгээ тэр нь бас нэг төрлийн заслуулаа явчихж байгаа. Дээрээс нь удмын гээ явчихж байгаа. Тэгээ бүр ингээд эн чинь бүр нүр их ингээд холбоо сүлбээ те засагдах хөстөө зүйлс ингээд гараад ирж байгаа байхгүй юу. Адаглал махан биеийн 7 хүрд гээл явчихж байгаа. This audio was created with podcastle.ai. Ирж байгаа байхгүй юу. Адаглал махан биеийн 7 хүрд гээл явчихж байгаа. Тэнгүүд дан ганц махан биеийн 7 хүрд гэж байхгүй. Дахиад сүнснүүдэд нь бүгдэнд нь 7 хүрд байгаа. Дээрээс нь биед чинь 108 хүрд байгаа одоо нийт. Тэгээд бүр ингээ гүнзгий ойлголт бол явцсан. Тэгээд нөгөө нэг хүмүүс бас 7 хүрдний тухай яриач гээл тэгсэн мэсэн те. Тэгтэл ингээд зүгээр л одоо бүр хаасайгүй интернет дээр бичээл хайгаал 7 хүрдний тухай наад захын мэдээлэл байгаа штэ. Тэрнээс чинь бид нарын өвгдөөс бүр ингээд бүр цаатлын төвшөнд ингээд задлаад тайлаад ойлгож мэдээд ингээд одоо бид нарыг өөрсдөө ингээ авч явдаг байсан байгаа байхгүй юу. Тэгээ нөө бэлэг суу ухаантай гэж ярьдаг байсан цаана тийм учиртай л байсан юм лээ. Бүх юм бүр нөө цөмийн цөмдөнд тайлбарлаж чадах хэмжээний тийм оюу бэлэгтэй хүмүүс л манай өвгдөөсүүд байсан юм шүү дээ монголчуудын ингээд. Тэгээ би ер нь өвгдөөсийн ухаанд л ер нь суралцах ёстой юм байна гэдэг юунд хүрлээ. За шаргуу орлоо гэж юу. Тий.
Тэгээ би тэр нэг заслуудаа хийлгээд одоо надад би ингээл бяцлагаал яадаг өөрийгөө цэвэрлээлэн гэдэг. Тэгтэл яагаад ингээд стил ингээл байсаар идэм бэ гэл тухайн үед би жоохон ингээл бас гутарж байгаа байхгүй. Ингээл цэв цэвэрхэн байхаа хүсэж дээ штэ. Тэгтэл өдөр тутмын амьдралд маань ингээд өдөржин би тэ нервтж байгаа. Ингээл шаналж байгаа, тэгээл зүхэрж байгаа, ууралж байгаа, ингээл янз бүрийн нийгмийн харилцаанд орж байгаа. Тэгтэл тэрэнд чинь ингээд юмнууд чинь хаагдахгүй байхын арга байхгүй одоо ийм бухимдалтай нийгэмд бол угаасаа л аль нэг хүрд чинь хаагдсан байх нь бараг тодорхой юм шиг тий. Тэгээд яг тэр багшийн нэг лекцэн дээр тэгж ярьчихсан байхгүй та зүгээр гараад гадаа ямарыг хараа. Тэг гадаа чинь нийл тоос байна. Дээрээс хүмүүс нь ийм бухимдалтай тэгэл утаа байна тий. Юу ч нэмэргүй санагдах бах тий. Сүнсээс бол гэдэг. Энергийн түвшин ямар амар бохирдолтой ер нь ингээл зүгээр байгаагаараа л ингээл ямар их бохирдол байна гэдгийг гээд та нар харж болно. Дээрээс нь энэ одоо хар энерги үүсгэгч тий. Тэгэл тийм хар сүнснүүд энэ төр гэж бас нэрлээд идэм билээ. Тийм зүйлсүүд бол зөндөө байгаа. Том сэдв байна тий. Тийм. Хэдэн удаагийн подкастаар ярих юм шүү. Тийм. Тэгэхээр манайхан тий энэ энергийн цэвэрлэгээ болон засал гэдэг зүйл чи өөрөө бүр арай л дэндүү нарийн арай л дэндүү ингээд нэг юу гэдэг олон давхрахтай зүйл болчиход байгаа байхгүй тий. Яагаад засаж дуустгүй ингэж бодхоос аргагүй зүйл. Тэгээ одоо юу нь яах юм? За одоо тэгээд одоо чамшиг хүн болго ингээд суудлаад амар ойлгож чадахгүй штэ. Одоо тэнгууд бид нар яах юм? Одоо наад зах нь очиж онцлол гэхгүй тий. Наад зах нь одоо юу нь хийж болох юмнууд юу вэ? Харин тэнгууд одоо юу яаж байхгүй юу? За ингээд сүнс гэмтчихдээ байна. Хүрд гацчихдээ байна. За тэнгэрүүдийн шийтгэлд орчтой байна. За удмын шийтгэлийг бас ингээд өөртөө наагаад аваа явж идэм байна. Давхар эсэнд чинь ураг байхаас авахуулаад хүртэл суудсан сүрэг мэдээллүүд гэж байд юм билээ. Та бодоо үзтээ. Бидний нөө сүнснүүдний бэлэг ертөнцөөс гадна арга талын бидний махан биеийн дотор хүртэл ингэж хадгалсан мэдээллүүд байгаа гэсэн үг сүрэг. Тэнгүүд ураг байхаас ахуулаад ураг олтлоо. Ээж аав нь төрүүлэхгүй юу гэл ярилцж байхад л баг айгаал яана намайг төрүүлэхгүй гинүү энэ төр гээл тэгэл баг анхны тэр нөө айцсан мэдээлэл нь эсэнд нь ингээ суугаа үлддэг гэж тайлбарлаж байсан байхгүй. Би тэгээ тэр одоо хичээлд нь суусан учраас би яриад байгаа шүү. Тэгээд таад энийг хэрвээ бүр гүнзгий явал тэр жинхэнэ төвийнх нь багшийн хичээл суугаарэ гэж юу ч гэсэн хэлчихээ. Тэ Гэтэ айгуу сонирхолтой маа. Тэгэхээр эсэнд хүртэл ингээд амар сөрөг мэдээлэл суудсан байх боломжтой. Одоо угаасаа суудсан байд юм байлээ. Тэгээ тэр эргэтэнд тийм мэдээлэл, энэ эргэтэнд тийм мэдээлэл гэд энэ чинь бас ингээд тустай юм байлээ. Бүр айгуу бас том сэдв юм байлээ. Тэнгүүд бид нар ингээд өөрөө л би л ингээд хичээгээл гоё байвал болно гэдэг чинь амар өрөөсгөл болчиход байгаа байхгүй юу? Бид нар тэр далд ухамсарт байгаа эсэн дотор байгаа уурын мэдээллийг устгахаас нааш эсвэл ингээд тайлхаас нааш устгах нь гэж ярихгүй энергич устдаггүй учраас хувиргахаас нааш бид нар тэр нөгөө нэг гинт ингээд байж гал ууралмаар санагдаад байгаа тэр мэдрэмжээс гарч чадахгүй байхгүй юу? Бүр тэр далдад чинь ингээд суурилсан мэдээлэл байна гэсэн үг. Давхар бид нар тэр нөгөө сүнсэнд чинь янз бүрийн хар сүнснүүдийн дайрлага ирцэн хар сүнсэнд янз бүрийн байдлаар олзлогдсон янз бүрийн байдлаар холбоос үүсгэсэн явж илаа гэхэд тэр хар сүнс чинь бас өөрөө таны хар муухай ирчмээр те уурлуулж байгаа тэр сөрөг ирчмээр чинь ингээ хоололж байгаа байхгүй. Тэнгүүд тантай ингээ холбоос үүсгэсэн таныг нэг удаа уурлахад чинь ч юм уу нэг онцгүй газраар явхад чинь ч юм уу ингээ наалтсан байх боломжтой. Холбоосоо үүсгэх заавал өөрөө наалтахгүй маа гэхэд ингээ холбоос үүсгэх юм одоо татцсан байх боломжтой байхгүй. Тэгээ таныг уурлах болгонд өөрлөгөө тэр ирчмийн ингээ сорж авч идэг. Тэнгүүд та нэг уурлахаа болгол хичээгээд ирэнгүүт хүүшээ эн чинь миний хоолыг гаргахаа болгож штэ. Энэ юу дуурлаждаг вүлээ? Энэ ийм юм дуурлалтай штэ. Энийг уурыг хүрхчээ нэг буцаагаад чадахгүй гэдгийг өөртөө мэдрүүлчих гэх байдлаар тий. Тэгэд ингээд таныг ингээд уурлуулна. Дээрээс нь ингээд сорох тийм юм давхар болж байна. Тэгэхэр чин би хичээгээд бас тийм зүйлсүүдээс салхаас нааш эн чинь айгүй ганцаараа баг ганц дайчин ганцаардаад байгаа байхгүй. Тэд нар бүр мангар болоолаа тий. Тэгэхээр би юу гэж хитэн сүнс яадаг гэлээ 5 7 тий. Тэнгэрийн 2 сүнс тэр нь өдөөд бие гэж явд юм билээ. Наран сарн сүнс гэж нэрлэдэг. Тэгээд нөгөөдөл нь махан биеийн 5 сүнс тэр нь 5 мах бодийн сүнс юм билээ. Юм 5 мах бодоор хараас тий. Тэгээд тэр болгоныханаас нөгөө үйл хэрэг нь ондоо. Тэгээд аль талаасаа ирсэн мэрсэн те удмынхаа тэндээс тэр сүнс нэрнэ эндээс энэ сүнс нэрнэ гэд бүр нарийн ингээд зохион байгуулалттайгаар ингэж бид нарыг одоо бий болгох юм байлээ. Тэнгүүтээ бид нар би одоо юу зөвлөмөр вэ гэхээр мэдл гэж зөвлөмөр тань
Тань одоо илүү тэнгэрийн шитгэлд хүн яхаар орчдөг юм. Тэгээ удмын заслыг яагаад ингэж хийх ёстой юм. Аль эсвэл бол тэр нөгөө нэг яг гол нөгөө цөм мэдээлэл рүүгээ л илүү суралцгал ёстой юм байна гэж би бол сүултээ бодсон шүү дээ. Тэгээ мэдгүй байгаа болохоор бид нарт энэ амар харанхуй сэдв болчиход байгаа. Харин. Одоо гэрлийн унтраачаал өрөөгөө цэвэрлэнэ гэвэл амар хэцүү шүү дээ. Тэгтэл ингээ гэрлээ асаачвал за энэнд нь ядаж нэг уцсныхаа гэрлийг асаа зэвлүүлээрэ дээр шүү дээ. Тийм энэ муухай юм биш тэгэл цэвэрлэл арай дээр. Тэгээ тэр болгоноос ч үүдэлтэй бид нар ингээд ажил төрөл бүтэхгүй байх, ханижилтэй болохгүй байх. За юу гэдэг. Тэгээ ингэж болдгоо мó одоо бид нар чи ингээд таних гэхээр зав болдохгүй хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Та нар шиг юм хүмүүс нь яг энийг ингээ хэлбэрчлээ таниулж болохгүй юу? Үгүй харин байлээ зөндөө материал, зөндөө одоо сургалтууд, зөндөө ингээл судар номууд те байлээ. Гол нь зөв юм аа л олж унш, зөв багш магшаал ол гэдэг. Нүү би дандаа л хэлдэг штэ багш чухлаа гэдэг. Тийм л юу байгаа хгүй. Тэнгүүд бид нар одоо жишээлбэл орой ингээд Facebook ухах цагаа болоод тэр сүнс судрыг жишээ нь уншилтаа тийм үстэй. Гэх мэтчлээ нөгөө нэг яг цөмрүүгээл ирэх хэрэгтэй байна гэж юу н бадсан шүү дээ. Тэгэл бид нарт ч одоо тэгээ хүмүүс одоо тэгж бодож байгаа. Бас зарим нь би надад ч гэсэн тийм асуулт төрж байгаа хгүй. Одоо тэ энэ сүнс болон энэ 7 хүрд энтрээ за цэгэрлээд ингээ сайхан байлга сүнс мүс судлаад ингэхээр тэгээ юу нь яах юм ингээд заримдаа тэгж бодогдоод байдаг байхгүй юу? Тэгэл гэгээр нь штэ. Тэгээ мэдлэгчийн өрн гэгээр л үстэй. Тэгэл сүнсээ хөгжүүлээл энэ дэлхийгээс үхэл буцахгүй юу? Тэгэл амар өндөр мэдлэгтэй сүнстэй болоо. Тийм өөрийгөө хөгжүүлээл ер нь суралцаал буцах юм штэ тий. Тэгээ дээрэс нь за хэрвээ ямар нэгэн тийм чухал өгөгдөлтэй төрчөөд чухал зориг морилго агуулж ирчээд тэгээл балаараа л нөө сэрж чадахгүй за сэрлээ гэхэд нэг наад захын сэтгэл бодлоосоо ч давж чадахгүй одоо травмагаал имчлийн энтер гээл тэрүүгэнд эндээ орооцолтойж болохгүй юм байна гэдгийг ойлгосон гэх юм уу. Тэгэхээр энэ амьдралдаа ч гэсэн энэ гоё яг өгөгдөл энтрээ бүр сайн болгохын тулд энэ тэмцлээ ихлээ сайн хийх хэрэгтэй юм шүү дээ. Тэмцэл. Үгүй миний бодлоор одоо энэ дайрлага майрлах ч юм уу одоо тэрэн зайлцсан байна гэл одоо тийм юмд эзлэгдсэн байна ч юм ингээл агиох тийм юм бид нар сонсдөө штэ ер нь энэ тэндээс. Тэгэхээр тэрийг чи бас яриад байгаа гэсэн үг шүү дээ. Ер нь бол заслаа сайн хийж мэгэл дээрэндээ айгу мэдлэгтэй тийм айхтар л. Тэгээ монголчууд ч ялангуяа нөх хүүхд тамгатай төрдөг, хүүхд толботой төрдөг им тэнгэрийн цаанаасаа тэнгэрийн одоо им сүнснүүд байдаг гэж байгаа байхгүй. Тэгээд Монгол гэдэг улс орн бол энэ дэлхий гэдэг This audio was created with podcastle.ai. Тэгээд Монгол гэдэг улс орн бол энэ дэлхий гэдэг гаригийн амийг хамгаалж идэг хүмүүс байдаг гэж байгаа байхгүй юу? Тэг манай өвөг дээдсийн соёлч угаасаа нөгөө дахин боловсруулах байдлаар ингэж ахуудаа бүр бүх юм ингэ шингэцэн тэ. Тэг нэг ч юм илүүд юм хэргэлдэхгүй өөр ингэсэн аяг тавг мав гэл ингээл ер нь л асар агуу тийм ахуйн бүр соёлтой байсан шүү дээ. Мангар минимал тий. Мангар гинэ уучлаарай гэж шүү. Амар минимал. Цаад шалтгаан нь нөгөө дэлхийг хамгаалах ёстой учраас гээд дэлхийн одоо урсах ёстой голуудыг урсгаад тий ухах ёсгүй газруудыг хизээж хүндгүй яг ингэж бүх зүйлийн нөгөө нэг бүрэн бүрэлдэхүүнээр нь ингэж таньж мэдэж хамгаалах учраас тэгэж яадаг одоо тэгж амьдэрдэг. Дээрээс нь давхар нөгөө нэг дэлхийг байлдан дагуулж тий яг жаягалж одоо юу гэдэг нөгөө улс орнуудыг эзлэнгээ жаягалж одоо дэлхийг л гой зөв зохистой ингэж байлгах үүрэгтэй тэрийгэ хийжсэн байгаад байгаа хгүй юу. Гингүүд одоо бид нар юу болчиход байгаа юм гэхээр бүр шал эсрэгээрээ болцсон. Юу зөв юу бурууга таньхаа болоод тэгэд барууны соёлд хит давтаад тэгээд нөгөө нэг өмсөж зүүж байгаа юм ч гэсэн барагдахгүй тий. Тэгэл идэлж хэрглэж байгаа нь барагдахгүй. Тэгсэн хэрнээ дандаа сэтгэлийн хоосролтой дотроо яг юу итгэж юу дээдэлж юу бишрэхэж мэдгүй. Харин тэгэл дандаа бодлаа тий. Тэгэл ер нь бол харин нэг буруу байгаа юм шиг санагдаад байдаг болсон шүү дээ одоо. Дэлхийд одоо сүргээр нөлөөлөх зүйлсэд хувь нэмэр оруулдаг болсон юм билээ л тий. Тэгээ тэр илүү нөө нэг юу аврах тарих угаагдсан тий. Тэнгүүд яг ингээ зөв талаас нь гарч ирээд ярьж байгаа хүмүүсийг эднэр нэг шал хутлаа эсвэл тэгэл өвөгдөөс бөөмөч шиг гэл амар ингээл өөрсдөөс нь хоол юм шиг бодож байгаа байхгүй үгүй ээ. Бидний генэн дотор байгаа. Цусан дотор байгаа. Тий. Бидний өвөг дээдсийн мэдээлэл биднэрт байхгүй хааж байгаа юм.
Тийм үстэй. Тэгтэл өвөг дээдсүүд чинь тийм юм хийжсэн байна. Одоо та нар юу хийж ийн гэж бодохоор цаанаасаа ингээ гомдлын мэдрэмж төрж байна уу? Нэг өөртөө ингээ жоохон ямар те. Гутармаарч юм шиг те. За тэгэл энэ нутаг ус, энэ уул ус те, энэ ингээл газар шороог яаж хайрлаж хамгаалж ингэж биднэрт өвлүүлсэн, ядчил эрхчлөөг яаж хамгаалж биднэрт өвлүүлсэн гэдгийг ингээл бодохгүй өнөөдөр л та сайхан жаргаж байгаа те. Өнөөдөр л амьдрал өгөх юм шиг ингээл айгу тэнэг амьдарч болохгүй байгаа даа байхгүй юу? Харин тийм ээ. Бид нар ядаж л нөгөө өөр хоочоо бодох ёстой ш. Тэднэрт юу үлдээх юм? Тэ? Тэднэрт юу өвлүүлэх юм? Тэднэрт юу зааж сургах юм? Гэт ингээд асуухаар бас бид нар тийм муухай зөвхөн өнөөдрийнхөө жаргал маргал тэ өөрийнхөө өмсөд зүөх идж уухаа бодож амьдарч юус болохгүй байгаа байхгүй. За бодлоо гэхэд ядаж нөгөө талдаа нэг хэсэг хувийн үлдээгээд тэ ингээм ядаж нэг тэр хэсгээ жоохон боддог болохгүй бол одоо өнөөдрийнхөө амьдралыг бодож болно. Гэхдээ нөгөө талаашсан бодорой гэхгүй бол тэ одоо нэг л биш санагдаад байгаа. Аргын амьдраланд амгаалчаад нөө бэлэг ухаанаа буюу одоо энэ сүнслэг ертөнцийн ухаанаа бүр гээгээд тэгээд энэ ч хоёулаа хосолж амьдрах ёстой юм билий. Тэгэд бүр яаж хослуулдаг байсан тухай нь одоо нөгөө ингэж би ойлгосон. Эмэгтэйчүүд нь өглөө эртлэн босоод зүгээр наад захын жишээ гэхэд наад захын жишээ нь ингэдэг байсан гэдэг ч аахгүй. Эмэгтэйчүүд нь эртлэн босоод өөрийгөө бэлтжээд нар мантахаас өмнө босдог байсан гэсэн нартай золгохын тулд гинэ. Тэгээд юу яагаад өөрийгөө бэлдээд тэгээд цайгаа самраад тэгээд цайгаараа тэр ах уу гэрээ хариутгаад цайныхаа нөгөө самарж байгаа сайхан ирчмээр нь гэх юм уу. Одоо өөрөө нөгөө цайгаа самрахтаа бүх хайраа шингээж ингээ самраад ямар гоё. Тэгэл одоо үр хүүхэд минь те энэ цайгаас ундаалаад одоо идэс нэнгээрээ тэгэрэ ч юм уу. За наад зах нь. За тэгэл ингээл цайныхаа дээжээ хэрвээ өрөх гэж байгаа бол те ингээл ажил үйлс минь бүтэмжтэй юм тийм байгаас гал голомд минь ариун байгаас тэгээ эсвэл зүгээр өрөөлөд ч хэлж болдог гэж байгаа байхгүй. Тэгээд 108 удаа самрах ч юм уу. Тэгээд дээж нь аваад ингээд уулууснаар те нарсаар одоо өвөгдөө зүүд юу байна те бүгдэнд нь ингээл өргөдөг. Тэр өргөлөөр чинь бид нар сайн зүйлсүүдтэйгээ холбоосоо тогтоож байгаа. Холбоос тогтоож одоо харилцаа үүсгэж байгаа байхгүй юу? Тэгээд бид нар жан холбоос тогтоож харилцаа үүсгэснийхаа хэрээр тэднэрээс чинь нөгөө хэрэгтэй эрчмүүдээ аавна штэ байглаас те уул уснаасаа нарнаасаа салхинаасаа агаараасаа гэд ингээд хэрэгтэй эрчмүүдээ авахын тулд бас тэднэртэй эргүүлээ нөгөө өгөө аваатай л байсан байна л да те дээжээ өргөөд өөрийгөө таниулаад тэгэл одоо хүсэх юм байвал хүсдэг ч юм уу те холбоо үүсгэл те одоо бид нар тим юм огт хийхгүй л байгаа. Тэгэл тим юм хийж байгаа нэгний харахад бараг ичж мичээл те. Би одоо ингэ сүүмөө өргөнгүүтэй ичээд байт юм аа. Ингээ хүмүүс хараад тэгтээ тэгэл цаацаа гэл гүрийгэл өргөл. Өргөх орчин гэсэн хэцүү болсон те. Тийм. Тэгэж яадаг байсан. Тэгээд за цайгаараа л гэхэд тим олон зүйлсээ ингээд бэлэг талдаа давхар хийждэг байсан байгаа таахгүй да. Арга талдаа цай ууж гин. Гэхдээ бэлэг талдаа тим олон бэлгийн ертөнцийнхаа энергийн төвшөнд юмнуудаа засж штэ энэ чи өрөөлөөрөө хайраараа засж байгааз ингээд өрөөгөөд замаа засж байгаа. Тэгтэл ганц цайгаар тестойгоо хэрэгжүүлмээр зан үлэн. Тийм хийн. За дээрэс нь гэрээ цэвэрлэнэ. Гэрээ цэвэрлэхдээ эд идлэлтэй юм бүхний хайрлан талархан за дээрэс нь бас өрөөн цэвэрлэнэ гэж байгаа. Тэнгүүд тэр цэвэрлэгийн дунд чинь ингээ хүн өөрийнхөө ч бодлыг цэцэл чин дээрэс нь ингээд нөө диолайтай ингэж хийхгүй яг юмаа ингэж хайрлж аривч гамгч одоо тийм зүйлээр хийж байгаа ядаж л эдэн бүх байна гэх юм уу те. Гих мэтчлэн за тэгээ эдэн бүх байлаа гингүүд нөгөө их юм хэргэлж нөгөө байгалыг сүйтгэхгүй ч юм уу гих мэтчлээ ингээл маш их тэр амьдрал дотор нь тэр ухаан нь шингэсэн яваад байгаа юм бэл. Бэлэг ухаан. Тийм дээр үеийн хүмүүс амар гой сүнслэг те. Сүнслэг гэхийг нэг сүртэй ойлгоод байдаг. Зүгээр ингээл одоо нөө малчид чинь байгалийнхаа нэг одоо үйл мүл нүүж байгаа өв сургаж байгаа амьдраас ингээ шинжээл шууд юмаа шийдвэрүүдээ гаргаал явдаг байсан шүү дээ. Тэр мэрийг л ингээ харахад амар ухаантай юм шигтэй ингээ. Тийм тэр нөө бүх юмныхаа уялдаа холбоог таньж байгаа хүмүүс мэдж байгаа л ахгүй мэддэг бол мэдээд байна тий. Тэгээ одоо тэр өвөг дээдсийн гой ухааныг дамжуулж байгаа зөндөө гой газрууд байна. Тэгээд содруудч байна. Гэтэ айгу тэрийг нь хүлээж авах юу нэг айгу цөөрөөд байна тий. Одоо бидний хүүхдүүд ч гэсэн ахугаас амар олдож штэ. Ингээл баг хөдөө очихороо
юу ч ойлгохгүй маягтай. Бид нар өөрсдөө сайн тайлбарлаж хичээхгүй бол те. Тэнгүүд л одоо ааруулыг жишээ нь хийхин тулд ингээд гадаа хатаад штэ гэрийнхаа нөө дээр ингээд юун дээрээ гэдүүлээ. За тэгээд хатаахт явцад нарны, салхины одоо байгалийн бүх эрчмүүд тийшээ шингээд тэгээд тэрийг бид нэр идж байгаа юм билээ л борц ч гэсэн ялгаагүй. Тэгээд бүр хідэн сараар ингээд хатааж матаж байгаа гэдэг. Тэр чинь бүр маш их одоо нөө эрчим шингээсэн байгаа даахгүй. Тэр бүх хэрэгтэй шимдижэл эрчмийн байгалийн эрчмийг хүртэл тэр дотор нь ингээ агуулад тэгээд тэрнийг идж байгаа гэх юм уу. Гэтэл ингээд бүр идэж уух юм нь хүртэл тэндээ ингээд цаана бэлэг талтайгаа холбоотой тий тэр байгаль устай холбоотой ийм хүнсэлдэг байсан юм байл л дээ. Харин гоё шүү Монгол ухаан чинь. Би сая уламжлалт эмнэлэгт төвцөн чинь бас тэр хүний нөгөө хий баадган шарын тухай бас ингээ Монгол ухаан амар судлаад ингээд гаргаад ирсэн. Тэгээд тэр талын данд амжилтгийнүүд нь дандаа шар тосоор барай хийхтэй. Тэгэл нэг хоньны толгоогоор утах мотох гэл ингээл дандаа гоё хоньны махтай шүлээд гэд. Тэг яагаа ингэх хэвтэй одоо би чинь тийм юмны харшилтай гэд хүмүүс ярьдаг чис яалтч нөгөө Монголд төрөөд яг энэ одоо газар зүүн байршил дээр амьдарч байгаа хүмүүст бол тэр нь дутагддаг юм байна л да. Ямар нэгэн байдлаар одоо тэр нарийн ширийн хэллэхийг имжил хэлэх бах л да. Гэхдээ ер нь миний ойлгож байгаа бол бүр зайшгүй бид нар бол тэр хоньны мах энэ төр хэрглэж яах л хэвээр манда гэл айгу ухаараал гарсан. Харин тэр нөгөө хамгийн шимтэн хоол гэдгсэн чинь би нөгөө хүүхдтэй юу гэх гэл амар хэцүү өгөхгүй надаа би одоо ингээл бантан үгүй гэхээр гурилч нь бүр ёо нөгөө нэг итэд бас тэр уламжлалт эмнэлэг дээр тэгж гурилыг бас хитрхи хориод хэрэггүй яад гэвэл хярам This audio was created with podcastle.ai. Эмнэлэг дээр тэгж гурилыг бас хитрхи хориод хэрэггүй яад гэвэл хярам биш аа юу бүлийн чанарын хүнс гинэ. Тэгэхээр тодорхой хэмжээнд нөө энэ юу гурилыгаас идчихвэл нөө ходоодны бүлийн байдлыг хадгалдаг. Тийм үү. Гэхдээ дээд гурил бол хизээч биш юм байна. Тийм тийм ер нь жоохон бүхэлдүү байрын юмнууд энэ. Баг боловсрсан юм чи айгуу сайн юм шүү гэлээ. Бор гурил нь бол зүгээр. Тэнгүүд би одоо хүүхдтэй юу хүү гэл айгуу хэцүү бодонгууд бодоол ингээл нэг өдөр хоолыг хийжсэн байхгүй юу. Тэгэл дандаа бантаа өгнө гэж юу ахав те. Өөр юм ихэр манаа хийдэггүй заяа. Тэгээд гой янз бүрийн нөө нэтээс сураал гой юм ингээл хийж өнгөд шууд аваа шидчихтэй байхгүй баабаа гэл. Тэгээд яах вэ гэлтэй бантан л өнгөт идэнэ. Тэгэл яах вэ гэл бүр амар гашилцсан гэл бүр хоолыг хийгээл зогсож исэн чинь миний толгойн дотор хярамцаг гэл ингээл бүр харваал ороод ирдэг байхгүй юу. Тэг хярамцаг гэж юу юм бол гэлээ. Тэг би судалж үзсэн байхгүй. Тэгсэн чинь бүр амар шимтэй хоол юм элээ ш тэр чинь. 5 цул мулаар идэг. Тийм гүзэн дотор ингээд 5 цулыг хийгээд цусыг нэгээд хүлдээгөөд тэг тэрнийг ингээд ер нь шүлэн дотроо ингээд мах шиг одоо гэрчээд ингээд самраад тэг шарбудамдаа хаяад иддэг хоол юм элээ. Тэг тэр нь өөрөө бүр бүх амин дэмүүдийг баг ингээд 2-3 дахин үржүүлсэн юм шиг тэгж авдаг. Нийлүүлж одоо хэрэгтэй юм. Тэгж авдаг хоол гээд. Тэгэд би яг хоол хийгээд чаналаад явж явах тийм мэдээл харуулж орж ирж байгаа юм чинь би охинтой хярамцаг өгөх хэвтэй болов. Тэгээ би бүр хөдөөнөөс хярамцаг загцсан байгаа одоо ирж байгаа ч шиг. Тийм. Гих мэдчлэндээ. За засал ярьж байгаад ингээд бүр уламжлалаар явчлаа. Гэтэ ер нь бол юу хэлэх гээд байна гэхээр дээр үеийн одоо өвөг дээдсүүд чинь энэ бүх учир начрыг ойлгодог байсан учраас бүх зүйлд хүнд итгэлтэй ханддаг байсан. Уул усанд хизээж тэгэж янз бүрийн заваарч те архитарс орилж чарлсан эсвэл гол усны хажууд балиар заваа юм хийсэн те цус мус одоо юм хумаа оруулна гэж бүрж байхгүй штэ сүүж тусаадгүй те. Ийм мэдчлэн бүх газар уус ингээл байгаль дэлхийтэйгээ яаж харьцгаа мэддэг байсан. Давхар ахуйда бүх бэлэг талынхаа заслыг хийждэг өөрсдөө хийждэг байсан юм байна. Тэр идэд бол засал гэдэг ах сүртэй зүйл байхгүй тий гоё. Тэг ямар суу бэлэг ухаан тэднээс гарч ийн тий. Яг нөө pure energy-гээр амьдраад одоо сүнс нь бүр бол хүчрэхэг тий ингээд цанаас нь залаад яваад байгаа байхгүй. Тэгээд тэгвэл бид нар одоо тэгж чадахгүй байна яг үнийг хэлэхэд байнга л тэгэл янз бүрийн зүйлд аль болох ингээл нэг зүйл донтцсон ч юм уу уцандаа донтцсон эсвэл хүн болгон уцандаа донтцсон идэх юмд донтцсон тэгэл сэтгэл хямралтай дандаа ингээл
гутарсан, ерөн дийлэнхтэй. Тэгэл нөгөө нэг аз жаргал авъя гэхээр шовддаг. Тийм дандаа бүр сөрөг талын юм нь бүр дийлцэн ингээд амьдраад байгаа байхгүй. Тэгээд энэний ард чинь ямар их зүйл чинь гимтэж байгаа вэ гэдгийг бас бодох хэрэгтэй. Яг л энэ болгондоо та хар эрчим цуглуулж байгаа, хар эрчим ялгаруулж байгаа, донтолч чинь тусдаа хар сүнс гэж явдаг юм байл шүү дээ. Тийм. Хоёлаа нэг бяцлал хийж явах ч гэсэн донтолтыг та нар нэг донцсондоо тэгээгүй. Энд чинь ард нь ийм зүйл байд юмаа гэдэг үзүүлчихсэн шүү. Тарс санаж гинөө. Брамер ингээл үдирддэг тий. Тэгээ ямаа толгой молготой юм шиг тий. Зүгээр яг төсөөлүүлж харуулхад. Тэгэл яг тийм тэнгүүд тэгэхээр ер нь эхлээд тийм заслаар ямар ч гэсэн юмнуудаасаа салаа тэгээ дараа нь судлаад зөв зүйлдээ суралцтай. Зөв суралцтай суралцаа. Тэгээ өөрийгөө нэг ойр зурханд ахуйндаа ядаж гой цэвэрлдэг, зан үйл хийждэг болцоход бас айгу боломжийн санагдаад байна л тий. Одоо надад нэг ийм даалгавар ирсэн байгаа шүү дээ. 30 гаргийн ерөөлийн гараг гинэ. Тэгээд хийж байгаа бүх юм араас нь ерөө. Одоо хоол хийх юм бол хоол ижлаа гэхэд энэ хоол минь ингээд биед минь шин болж ингээд эдс бүрийн тэжэнэ сайхан хоол болж ийн гэдэг ч юм уу. Тэгээд за гэрээ цэвэрлжлэх за эд мэдээ өрөөгөөд ингээд цэвэрлэн хүнтэй уулзчлаа гэхэд сайн сайхан бодно ч юм уу. Тэгэл 30 гараг чи ерөөлийг дадуулаад 30 өдөр гэсэн үг тийм. Хие зөөр үз гэсэн юм байна. За. Би бол тэр өглөөр төсөө цаймаа чандгийг гоё ядаж хэд хоног турш үзье гэж бодоод байна. Турш үзье. Яг тэдэн хоног моног гэж бол амлч сайн мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч сан гоё туршаа үз. Наач аягүй гоё санагдаад байна л. Эмэрхтэй энерги сэргээгээд байна л та. Гоё мэдрэмж төрж байна. Тэг би болохоор одоо наранд өргөж байгаа 108 хоног өргөх ёстой. Тэг би 108 хоног наранд ингээд өргөө тэг сүү өргөх гэсэн. Гэхдээ би хаяа нөө завтай байгаа бол гоё сэтгэлээ гаргаа цай чанаа 108 самраа тэгээд тэрэндээ хайраа шингээгээ тэгээд өргөхөр бүр гоё ах гэж одоо тэгэж ингээ өргөөд тэгээд ингээд одоо 20 тончлоо. Тэгээд яг заавал өглөө эрт чадахгүй ч гэсэндээ тэгэл өдөр мөдөр амжуулаад ингээл гарахтаа ингээ өргөөд ороод ирж байгаа хгүй. Тэнгүүд өргөх тааландаа бол надад нэг тийм гоё. Одоо би ингээд хэрвээ тэр өргөлийг өдөр бүр хийхгүй ингээ явсан бол амар хурдан сэтгэл буцаал ингээл өөмрөөд ч юм уу бодол өөмрөөд яачих бах. Тэнгүүд өргөл ингээл өргөөл өвөг дээдстэй өргөе ингээ тгийгээл ингээ өөрийгөө холбоосоо ингээл сайжруулад ангууд тийм юу тийм дотор зэгцрээд идэг гэх юм уу. Нэг оюун санаа цэлмээд нэг ямар тааж тэг буцаж ингэж манарч бодолч одоо манандахгүй болдог гэх юм уу. Одоо сэтгэлж ингээл нэг хоосрол гунигтай ингээл мэдрэмж төрж ивэл бараг өргөл ингээл өргөө тахад шал ондоо болд юм байл гэж би харсан шүү дээ. Тэг өөрийгөө нэг цэвэрлээд байгаа юм шиг. Би яг одоо энэ өргөлийн учрыг бүтэн тайлбарлаж өгч чадахгүй л энэ. Гэтэ ямар тач хийгээл байгаа. Өөрөө хийх ёстой гэдгсэн болохоор. Би тэг энэ намаа ингэсэн тэгсэн гэдэг нь дандаа нөө бясалгал хийж явахдаа авсан даалгаврууд шүү манайхаа. Ийм юм хий одоо ингэ намаа одоо сургаад байгаа байхгүй юу? Тий. За тийм байна. Тэгээд засал гэдэг бол ерөнхийдөө маш том ойлголт байна. Маш нарийн ухаан байна. Дээрээс нь байгаль, ус, одоо газар хүртэл ингээл янз бүр байна тий. Сөрөг энерги гаргадаг газар гэж байна. Тинчээ ингээд муу зүйлсүүдийг хурааж авч идэг газар гэж байна. Тэнгүүд тийшээ нөөрөө ингээд явцсан тэгэл муу зүйлс хорлогдсон ч юм уу. Гих мэтчлээ ингээд мэдгүйгээс тэр муу зүйл байдаг газруудыг мэдгүйгээс болоод жишээ нь жалгадав юм бэлээ шүү дээ. Тэр хүн монголчууд нэг жалгадав руу яадгүй шүү дээ. Яваад ороодгүй шүү дээ. Битгий ормор гэдэг үстэй. Тэр чинь нөгөө цаанаасаа байгалийн чамаар муу хар муу эрчмийг тинчээ хураана гэдэг ийм зохион байгуулалттай байгаа байхгүй юу? Гих мэтчлэн тий. Тэгэл таних л хэрэгтэй юу юм. Тийм байна тий. Таниулах зүйлс нь илүү олон болоосаа тий гоё. Тий. Жижигсэн гэхдээ одоо энэ бас хувь нэмэр оруулаад таниулна сте. Би одоо таниулах жижигхэн тэр юуг нөгж байгаа байхгүй юу гэдэг лээ. Сэтлээ. Ийм юм байдаг гинэ гэдэг. тэрээ цаашаа авч яваад илүү томруулах хэрэгтэй байхгүй юу. Тий. Гэтэ хоёлаа подкастероор эднэрийг цуврал олгоо яриулгаа юм шүү тий. Би одоо өөрөө нөгөө яг ийм гүнзгий рүү н одоо дүнгэж л орж штэ би тэнгүүтээ дүнгэж ороод what гэж бодсон юмнуудаа ингээл газ ярьж байгаа. Тэгээд яг хэрвээ бүр мэдрэмж нь фреш агаад ирээ тий. Тэгээд яг нөгөө ерөөлийн 30 гаргийг дүүргээд эсвэл өргөлөө дүүргээд яг ухаарлаа ингээд бүтэн ингээд жоохон сайн авчвал тэд нараа тухайн ингээд дараа нь ингэдэм байлээ гэж ярьж болно тий. Аха. Зөв.
За та заслаа ганц таны сэтгэл та юу гэж бодчих. Би нөгөө очиж заслаасан уу? Тий. Ер нь заслын тухай. Харин айгүй хэрэгтэй юм билээ. Би нөгөө юун дээр мэдэрсэн гээ би сая нөгөө амар өвдөөдсөн штэ. Би нэлийн удаан өвдөөд бүр имлэг твтээд. Тэгээд хүн чинь яг өвдөөл ерөөсөө идгэрхгүй ямар ч олон имлэг домлогоор явсан идгэрхгүй оншин тогтоохгүй жоохон ингээ цутраад ирэхээр ингээл бас ер нь яагаад энэ сүнслэг юм бясалгал гэргэл тэрийгэ буцаал харж байхгүй амар завгүй явж байхдаа хайсан байсан. Одоо яг өдөр тутмын нэг жоохон бясалгал хийдэг ч гэсэн ингээ ерөөсөө амжихгүй ингээл явж байгаа. Тэгээд би нөгөө нэг засал энтер гэл явсан чинь ерөөс нөө хүмүүстэй амар гол хайрцал мөнгө төгрөгийн маш их юм юу эрчимд орж байгаа штэ бид нар чи ажил дээр ингээл тэ янз бүрийн хүний дургуг хөргсөн юм хэлнэ өөрөө ч гэсэн хүнд дургуй нь хөрн ингээл энэ чинь бүр амар алцаантай харилцаа үүсэж байгаа штэ тэнгүүд хүн чи ер нь юм хамгаалалт энтертэй. This audio was created with podcastle.ai. Тэнгүүд хүн чи ер нь юм хамгаалалт энтертэй бас байх хэвээр эсвэл өөрийгөө гялс нөгөө гой сэтгэлээрээ гялс одоо хүнтэй хэрэлдээд маргалдаад санал зүрлэлсэн бол гялс ингээд те ингээд 3 удаа шившээд ч юм уу ингэж мингдэг юм өөрийн гэсэн тийм юутай болох хэвээр мэн гэж зам одоо домтой болох хэвээр мэн гэж бодоод байхгүй юу би заслыг бол би бас тэрийг бас хэрэгжүүлэх хэвээр мэн гэж бодоод байгаа. Гялс өөрийгөө одоо тэр нэг юмнаас хамгаалдаг. Гэхдээ тэр нь хүн болгонд өөр ээж болно. Заавал ийм тийм биш. Тэрийг мэдээж өвдгийн ухаанаас харж агаад жоохон суйртай тэгэл гаргачих болно шүү дээ. Тэгээ бас нөгөө хамгаалалтын ийм гоё эд зүйлстэй байх хэрэгтэй юм гэж бодсон. Яг зөв. Яг тэр чинь нөгөө эрчмийг шингээж авдаг гэж байгаа байхгүй юу? Тэр амар хүчтэй эрчим сүрэг эрчмүүдийг шингээгээд надад эрхийг нь ядаж газар дуулгыг багасгадаг ч юм уу те. Тэ дээр үеийн хатт чинь тийм их эд зүйлс яагаад тэ өсөө дандаа шүлжиж ингэж яаж мадаг гэдэг дээрдсэн шүү дээ. Тэр мөр чинь бүгд учиртай юм лээ. Дээр би нөгөө бас төвшөнийг яриад байгаа төвшөнөө намайг яв авч гэдэг. Тэгээ би өвдөөд байсан болохоор тэр төв дээрээ бүр очиод тэгсэн чинь тэнд тэгж хэлж байгаа байхгүй юу? Та нар ч гэсэн одоо энэ подкастыг сонсвол бүгдээрээ яваарай гэдэг. Надад болохоор тийм санагдсан. Яг би бол яг прагматик хандаад хүн болгон тэр төв дээр очиод бол ингээл те энэ их одоо сонин сэтгэл авахынж байгаах, итгэхэнж байгаах, шүмжлэлтэй хандханж байгаах. Гэхдээ надад бол юу санагсэхээр ерөөсөө илүүдэхгүй биднэрт бол тийм юм. Ямар ч илүүдэхгүй тэгээд ямар ч гэсэн сониучсан гаргаад гоё очивол айгу зүгээр юм байна л гэж би бодсон. Харин тий одоо бид нар ингээд за бөө юу гэдгийг одоо засал хийхээр дандаа дутуудчаад яг бүрэн болохгүй гэх юм уу. Тэгэл одоо жишээлбэл нэг за лам дээр очиод ном уншуулаа гэхэд за та л усын хорлолт гэл тэгэл ингээл ном одоо зориулсан номыг уншаал ингээд заслан дүрлээ гэл тэгэл за би ингээл гоё болчлоо гэл гараад явсан чи дахиад нэг тэнгэрийн шидгэлтэй дахиад нэг үрдний гацаатай гэл амар юм юу болчиход байхгүй яг цогц биш гэх юм уу. Тэр төвийн яг цогцоор нь хийж өгдөг нь л надад илүү гой санагдаад байсан. Ингээд сүнснээс нь хүрднээс нь далд тухамсартайгаа сөрөг мэдээллийн бүгдийг гаргаж ирээл тэгэл тэнгэрийн шийтгэл байна уу гэл бүгдийг хайгаал тэгэл удмын ямар юу байна гэл бүгдийг хийгээл тий. Гэтэ миний засал дээр бол амар их юм таарч исэн. Одоо тэр хүмүүс надаас юу ч асуухгүй байгаа штэ. Тий. Бүр юмч баг ярьдгүй мэлээ штэ. Ороод зүгээр өмнө нь суугаал тэгэл бүх юм нь бичээд өгд юм билээ штэ. Цаасан дээр ингээ онцлогооны цаасан дээр бичиж өгдөг. Тэнгүүд бүр юу ч асуухгүй гэж миний амар их юм шууд ингээд тэр цаасны онцлогоон дээр гарч ирэхээр би бүр зацсан. Зацаа гэж бодлоо. No wonder why. Тэгэхээр би бол ер нь яг одоо миний эргэн тойрон чинь ингээд ийм сүнслэг биш юм итгэдэг хүмүүс айгүй ихтэй би чинь яг ингээд нөө ажил үрэл дээр бүр юм хайр бизи хүмүүстэй ингээд өдөр тутамдаа л тэнгүүд тэр хүмүүст би бас юу гэж хэлж байгаа юм гэхээр илүүдгүй ямар ч байсан очиод хийчихээ те энэ чинь ингээд цаанаа юм болох учиртай зүр ингээд яачих мач гэд чатгаараа бас хүмүүст хэлж байгаа нэг амар ятгахын чаашаа. Гэхдээ зүгээр өөрөө юм мэдсэн болохоор бас нэг хэлчихье гэж бодоол. Харин яг үнэ хизээч илүүдгүй. Гэхдээ бас ингээ хэлсэн болгон яваад байдгүй юм билээ л дээ. Тэр нөгөө тэр юу нь л одоо тэр нөгөө нэг за таныг ингээл сайхан сэрэхгүй байх хүсэлтэй бас зүйлүүд бай гэж бодъё л доо. Юм чин дандаа хоёр талтай шүү дээ.
Тэгэл та ингээл жоохон сэргээл те жоохон зөв замаа олох гол хичээгээл янгууд буцаагаад та дөнгөж сэрж эхэлж байгаа болохоор таныг унгаах хүчин зүйлүүд чи илүү хүчрхэг байгаа хгүй. Тэнгүүд таныг унгаахын тулд зааз дараа нь л хийчи оныг тэгэж байгаа болох үзмэц гэдэг ч юм уу бодол оруулж ирээл тэгэл таны хизээ чи явуулахгүй. Тийм болохоор жоохон ингээд ямар ч тийм саад бэрхшээл гарсан даваад нэг удаа нэг тиймэрдүү юм хийлгээд үзье. Тэгээд ямар мэдрэмж төрөх нөө өөрсдөө бас хар тэгээд бас өөрсдөө сайн суралцаа. Бүр илүү гүн рүү н орж сурах хэрэгтэй. Одоо сэтгэл бодлын хэмжээнээсээ бүр хайлаж ингэж суралцах юм бол наад үе хурдан давах юм шиг санагдсан. Надад тэгээд санагдчих нэрээ. Одоо ингээл травматайгаа л зурлалтал энийг л эмчилж, энийг дотоод хөвгтэй л ангаач гээл явж байгаа оронд бүр том зургаар нь ингээд бүр хальчвал та ойлгож байна уу миний ярих гэдэг. Ойлгохгүй. Одоо ингээд бүр том зургаар нь судлаад эхлэхээр яг тэр сэтгэлийн жижигхэн ингээд траума энэ чинь аяанда анагаагдчихна гэх юм. За. Тэр нь түүртгэ болчихно гэх юм. Бүр томор ингээд тэлээд улам цаашаагаа тэлчих юм бол. Гэж хэлвэл ойлгож байна. Ойлгож байна. Тэгэхгүй яг бид нар ингээ өмнөө байгаа л асуудалтай зурлалтаал тэрнийг шийдчихье гэсэрээтэл хамаг амьдрал. Цаана нь өөр зөндөө дахиад сурах том зүйлс одоо гүнзгий юмнууд байна. Харин сурсаар байгаа л угаасаа угаасаа бүр үргэлж сурж байгаа л өгдөг гэсэн шүү дээ. За тэгээд та хэд энэ подкастыг сонсоод юу гэж бодсон бас өөрсдийнхөө сэтгэлийг хуваалцаад тэгээд заслын тухай бас юу гэж боддог вэ? Энергийн цэвэрлэгээ гэдэг чинь тийм амархан зүгээр төсөөлөн бодоод хийгдэх зүйл бас биш шүү, тий? Тийм юм байна гэдгийг бас энэгээр сануулъя. Тэгээд бас өөрийнхөө тэр юуг яаж байгаа юм гэсэн зөвлөдөө тий. Гэхдээ бас цаана нь учир начиртай юм арга бэлэг хосолсон юмнууд бас байд юм байна. Тий. Бүр нөө нарийн ширийн одоо нарийн ширийн бүр нөө нэг учир начрыг ойлгож ийж заавал хийгддэг засал гэж байна л гэж хэлэх гээд байгаа шүү дээ. Тий, ер нь бол. Тэгээ одоо жишээлбэл яг 7 хүрд дээр л ярихад ингээд бүх 7 хүрдийг ганцхан эрчмээр тэтгэхгүй байхгүй юу? Бүгднийг ингээд тус бүрийнх нь өөрийнх нь одоо энерги авдаг тэр эрчмээр нь цэнэглэн тэнгууд одоо зөвхөн нэг юугаар ингээд эрчмийг ингээд буулгаж ийн гэж бясалгаад босод юу чинь цэнгээ авахгүй үлдэнэ гэсэн үг байхгүй эрчмээ. Тэгэхээр л ингээд 7 хүрдэл гэхэд тайлаа ойлгох хэрэгтэй юм байна гэж болоо явчихж байгаа юм тийм. Тэрж юу төөрч будилж байгаа бол нэг чаддаг мэддэг хүмүүс дээр нэг засуулаад тэгээд тэрнээс хойш яг суралцаад учрыг нь олоод явбал илүү гоё амрах гэж бодож би. Яг тэр төвийг бараг ингээ рекламадаад байгаа юм шиг боловч үнэхээр олон хүнд хэрэгтэй мэн гэж нөгөө ухаарсан ухраас л яриад энэ тий. Шеэрлээд мэдснээ шеэрлээд тий. Яагаад явах хэвтэй. Харин надад бол бараг тэгж хийж байгаа төв мөв байгаа нь бид нар бараг азтай байгаа байхгүй уг нь бол. Харин тийш хүмүүс тараалган тий. Тэр чи айгу болсон. Яг хаа дагж байгаа хүмүүс зөндөл байгаа л да. Гэхдээ би яг хав тэр төвийг бас яаж исэн. Өмнө нь ингээд айдыг харж исэн. Тэгэл надаас ерөөс наалдаагүй л дээ. Тэгэл би зүгээр скиплэл өнгөрч исэн. Тэр төвийн багш нарын царайг очиж харсан чиг тэр ярьж исэн видео бэлээ. Видеон дээр видеоны багш нар лээ. Тэгэхээр олон талаас нь гоё таниулаад тэгэл мэдснээ гоё шеэрлж байна. Тийм ээ. За тэгээд эргэн ирэлт камбэк хийлээ. Тэгээ одоо чадвал юу гэж чадвал тогтмолжуулъя. Тийм би ойрт бас Instagram дээр юм хийхгүй байгаа шалтгаан би өөрөө амар завгүй болсон. Суралцаад байгаа тий. Тэгээ яг угаасаа хийхийг ингээд мэдээж хичээн тэгээ одоо гоё багаар сурсан тэмдэглээсээ бас ингээ хийгээ явна. Гэхдээ гол нь бас подкастаар нэг мөсөн ингээ мэдээлүүдээ ихээр гаргachвал бас амар л энэ тий. Харин тий. Би жижигэн пост бэлтгэхээр бас амар цаг авдаг. Тэгээд би өөрөө завгүй болоод байгаа болохоор бас тууштай хөтлөх жоохон асуудал үүсээд байгаа. Гэтэ яг тэг хийнэ. Манайха. Дараагийнхаа подкастер гоё өөр дахиад ийм сэдвийг дэлгэрүүлээд хоёулаа өрн ингээд чи сая бүр би чанг ярьж байхад ингээ сонсож амар ярих юмтай би бүр ингээд овоорцсон тэгээ газ инээсээ гаргачаад одоо дахиад гоё гаргаад ер нь байнга л чиний наадвал чи хурдан дор нь гаргах хэрэгтэй мэн гэж бодлоо. Нөө суралцахаар ингээд яг нэг тулаад нэг дүүрдээштэй хайлаад яг тэрэн дээр нь асгаал тэгэл дараажээс эдвэ. Харин тийм.
Тий. За баяртай манайхаа. Bye. Дараа нь уулзъя. Дараагийн дугаараараа уулзцгаая. За тэгье баяртай. Oh nine. Oh nine. This audio was created with Podcastle.ai.